2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тариншаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HD залуу улсын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэн дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HD телевизээр хүний мөр бодит соврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныхан хайрдасан миний ээжи. Монголох юу ялуу? Охин чинь энэ нөгөө өмнөх нөгөө танаа найз гэдэг чинь юм өстэй нөгөө хүн байсан гэдэг. Охин чи энд байсан юм шүү дээ Монголох тий? Энэ урдны манастан би хадгалуулаад өгсөн юм бараа. Сахиулаад үлдээсэн байсан. Тэгсэн чинь тэр манаас настай хүн байсан юм л дээ. Тэгээд энэ дийлэхгүй ажил байна гэдэг гарсан юм. Одоо бол охинтойгоо хамт байх нь шүү дээ. Одоо охинтойгоо хамт энд байна үү чинь. Ямар гоё жаргал. Бөөн жаргал би бүр энэ хүлээгээд авахт нь би хоёр өрнөөс нулимсгоо ицсэн. Надыг итгээд надад ийм сайхан итгэл найдвар ийм юу хүлээлгэж өгсөн гэдэгт нэх баярлсан. Тэгээд яг хоо би сая нөгөө Тариншаанд би одоо охиноо оруулаад төрсөн өдөр гэдэг юм тэмдэглэлтэй байна ш. Тэмдэглэх мөнгөч байхгүй. Тэгээд охины төрсөн өдөр хийзээ боллоо. Одоо 4 хоногийн өмнө өнгөрсөн юм да. Тэгээд бид хоёрынд одоо ингээл тамааглах. Ингээл да. Та ингээд ажилд орлоо. Охины төрсөн өдөр сайхан болсон юм байна. Тэгээд тэмдэглүүл яадаг. Би хүүхд баярлуулах их дуртай. Хүүхдч баярлах байх, бич баярлах байх. Таныг баярлуулахгүй. Үгүй. Миний охины төлөө ингээд сэтгэл орсон юм бас хүн баярлалгүй байх үү. Тэгээ энэ байгууллагаас нэг юм угаас энэ өрөөнд нэг юм зурагт үйт юм байлээ. Би охинтой танилцж болно үстэй. Тийм охинтой сайхан танилцаад ярилцаадах. Та жоохон цаас суучих. Цагаан дэвшээ суучих. Мэд үчи атхан гэрэл те? Хэд настай вэ? Эсвэл 9. Хэдгээр анги гэсэн үг лээ? 3 дугаар анги. Ханд айл сургууль лээ? 97. Сургуульд одоо явж байгаа юу? Явахгүй байгаа юу? Яагаад явахгүй бол юу болохгүй байна аа? Хичээл юм уу? Миний хичээл нөгөө зөндөө олон юм дутагдчихж байгаа. Мэдүү аав дайртай юу? Хайртай. Одоо ингээд хоёр аавтайгаа хамт амьдрах нь шүү дээ. Баяртай гоцтэй. За. Ингээ Монголох. Бид хоёр нэг гарчаад ирье. Одоо тэгээд та ингээд энэ бол жоохон одоохондоо бол бас жоохон замраагүй л шүү дээ. Тэгээ сайхан цэвэрлээд байж. Ямар хоёлаа урд нөгөө Тариншаанд байгаа шүү дээ. Сайхан цэвэрлээд ингээ байж. Тэгээд дүүн гараад нэг би анх нэвтрүүлэг эхлэхэд юу ассан нэг зайлшгүй зүйл дээр ирэл нэг 20,000 төгрөгтэй гарч ирсэн. Тэгээд одоо хүртэл өдөө хүртэл гаргаагүй дуучлаарай. Тэгэхдээ хоёлоо бол болгоол гээд амьдралаа шүү дээ. Тэ? Одоо дүүн яваад нэг 20 зуурын бэлдээ түрээд ирье. Тий. Тэгээд та ингээд аягаа цэвэрлээ байж. За тэгье. Би малгайгаа яалаа. Гэрман дэйцэн. Ойрхон дэлгүүр явуул. Ойрхон дэлгүүр ороод. Нэг ойр зүрийн сугдуулж ирнэ. Одоо ингээд аав хоёр хамт амьдрах нь энэ одоо маш их том баяр юм л да. Би бол энийг нэг хөөрхөн баярлуулад, охиныг ч гэсэн баярлуулад тэгээд нэг жижигхэн хөөрхөн баяр тэмдэглэмээр санагдчихлаа. Хамтдаа бүгдээрээ дэлгүүр орцгоё. За үзэгчдээ хоон болоо за дэлгүүрт ирж байна. Дэлгүүрээс нэг хэдэн вело авчаад тэгээд буцаад явна да.
За зөө гайхах шиг одоо цог үлэм чинь жижигхэн л байлуу хэрэгтэй баг. Сайн байна уу? Наач хугацаанд хэзээнийх нь? Өнөөдрийнх үү? Төрсөн өдрийн мэнд байвал их зүгээр шүү. Мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе гэсэн байлаа бол энэ. Наач хэдвэл ямар үнэтэй лээ? 8500 гэсэн үү? 20,000 тогт ажлын маав шүү дээ. 20,000 тий. Болчихгүй те. За зөөр юу? Ундаа нэг хэсэг. Буугаад байгаа юу? Буучих уу? Цуг өөрөө дагаа авчихдаг. Баярлалаа ингэж бас яаж байгаа. Манай хоёр юу чи компани бас хамтарч ажилладаг үстэй те? Тийм баха. Тоорын гоё юм болов? Тоорынхаас ч юу? Тоорынхаас ч. Хам боргоц за хам боргоц л ч төө. Өөр тэгээд чихрийн төрлөө юм. Тий чихрийн төрлөө. Хүүхчөөдөө чихрийн төл дуртай ч те. Тусалж байгаад баярлалаа. Одоо нэг жижиг чихрээ аваад тэгэл байлээ. Тийм жижиг уутаа чихрээ авчихгүй тий. Тэгээд. За ингээл авч дөө. Оо за. За баярлалаа. За бүгд нь баярлалаа амжилт хүсье. $13,000 авчлаа. Тэгээд заавал бас яг 20,000 гээд явах уу? Нөгөө өөрхөө энэ хоёр чинь бас өнөөдөр хонох юу яахгүй. Хоол байхгүй илгүй байвал би юу ач үлдсний нөхчий тий? Мөнгөөр нөхчий. Тэгээд ихтэй зүйлдээ зарцуулна үз. Удамжнаа гарсан тэрл элэгнийх дахан дүүсээ нэг нийгмээс нөгөө нийгэм шилжих шилжилтийн үед замаа алдсан хүмүүс гэсэн бодол олон түмэнд зөнхөлдөг. Тэгвэл энэ хүмүүс сүүлийн үед улмал залуучсаар байгаагийн учир юу вэ? Нийгмийн шилжилт хөдөлгөөн бүрэн дуусаагүй байгаа гэх үү? Монгол хүний ухамсар дорой гэх үү? Эрх баригчдын бодлого буруу яваа гэх үү? Эсвэл тийм л золгүй хувь тохиолын эзэд ийм л байх ёстой. Тэдний аз эз дутсных гэх үү? Аль эсвэл ямар ч улсад нийгэмд тийм давхарга байдаг шүү дээ гэж бүх зүйлийг зөвдөх үү? Бид энд хинэгнээс өөрч буруутгах гэсэнгүй. Энэ хүү нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч түмэндээ олон олиггүй цолгон шинхэн эзэд эдгээр хүмүүсийг хэрхэн амь зууж ямар бэрхшээл зовлон туулдгийг хүмүүний амьд явах амьдрахын утга учир чухам юунд оршдгийг багшчуулан мэдрүүлэх. Энэ хүмүүсийн итгэл найдвар Монгол хүний үн цэнийн тухай бид үзүүлнэ. 7 хоног бүрийн даваагаас Баасан гарагийн 22 цаг 30 минутаас Роял HD-ийн нийгэм эдийн засгийн сувгаар хүний мөр бодит цуврал нэвтрүүлэг. Монгол хүн бүр үн цэнтэй. За нөгөө хоёр маань юу болж байна? За яаж ин Монголох? Дан сөтлөөл. За.
Аа. Аа. За. За нэг жижиг сажиг юм аваад ирлээ. Та хоёр минь нэг хөөрхөн зөрлөлцсөн байна. За. Догчхон манай маягтай болох гэдэг шүү дээ. Аа, сайхан догч шүү. Догчхон гэдэг. За. Аян ярьж. Энэ данс тооцоо ингээд. Сая тэр машины түртгэл зогсож юу? Онсон машины догч. Дуцаа тайл жууд. Тэгээд ингээд хөдөлгөөс аягаад өшөө баг уутан мэдхгүй. Олон болоо ирчих марцсан аягаар их мөнгөний бүтэн нэг машин гэж үчтэй нэг архины шилгээ гээч магадгүй. Яа. Аяа тэмдэглээ. Юу муу юм? Юу? Тав маамны. Яцхан махуд. Бас юм тэгээ. Очаанс асар тав болсон гэдэг. Тагснаа. Энэ чинь цааш тавьчих. Асуугаас сэргээ. О, бэлэг. No more, it cannot wait. I'm yours. Open up your mind. See open up your place. You're free. Look into your heart and you'll find that. За. Сэргээ засчлаа гэж. Сэргээ засчлаа. Яг нь би та бүхэнд нөхөдлөө нэвтрүүлэгт ороод явж байхад охиндоо нэг би амьдралтаа анхудаа бэлүү задлж өгч. Тэгээд өндөө сэтгэл өндөр байна. Уулчих гэдэг юм. Тэгээд сэвчтэй зүгээр тэр аавахын тухай нэвтрүүлгийг би одоо нулимс харах гэдэг нэг зэг бас гарах гэлээ. Гэлээхдээ миний охиныг хүндэлж, намайг хүндэлж, миний охинд зориулж ийм юм авч өгсөн, бэлүү авч өгч, идээгүүдээ засч өгсөн та бүгдээ гүнэн талархъя. Тэгээд би охинтойгоо одоо нэг амьдралтаа сайхан амьдраад жоохон дэшээр нэг агаар салхитай газар жижигхэн зурсан бортаа аюулын амьдрахыг л хүсэж байна. Тэр таринсан дотор аюулаа кордон хайрцаган дээр хөвтчихсэн бол өнөөдөр энэ жижиг манаач гараж манаач өрөөнд дотор орон дээр суугаад ярьж байна. Тэнт чивтер ямар хөө ярьж ирсэн бэлээ. Тийм. Эн чин бас л нэг алхам. Тийм учраас над улам урам зориг орж байгаа байхгүй. Тэгээд юмд тусаач тусуухан шиг нэг хороо олох гол явдаг гэсэн бол чамтай явснаас юу ортой мантай хоол идэх гээд аваад мал өгч явахт гэл ингээл бодоо явдаг. Болсон тэгээд газар дээр нэг ганц жижиг юм
сахалгүй л болохоос ус адилхан л та. Жижиг Монголоо юу? Хизээ заглан орох юм бөөмөд. Ялгаа задлах уу? За одоо За та зүссэн үстэй. Та зүс. ando юу юу вэ? вэ гутах гараад ирсэн. Оо хамаагүй. Ой тамхи сах. За хөөрхөн дүүдээ. Төрсөн өдрийн плиг яагаад. Танаад чи норхгүй бол бас болохгүй. Оо норд юм уу? Тий. За оглох микрофон өрж. Би зүсчихв. Тэг Та тэг. зүсчихв. Салгалаад наа чинь бодлон. Хөөе. Яана. Ирчүүд бид нэр ийм л нэштэй. Оо энэ бүдүүлэг штэ. Яана юм даа. Хөргөлүүдээ ингээд шоколадын өгч мөрөд гэсэн чинь хөлдсөн юм уу яац. За стовчлаарай. Зүгээр. Би энэ торт мот ч одоо зүсч үзег юм байгаа штэ. Тийм үү? Яаж зүсч үзэх үү ийм юмд. Ямар тарсын доктор авч торт шээ сууж илтэй маш. Яа за. Хамгийн түрүүнд би тайтайг нийлцэндээ маш сэтгэл өндөр байгаа. Дуугаад болгоо марч. За яг өгж байгаа хэлээ дуугаад хэлчих тий. За. Мам. За та бүхэн буюу охиныхоо төрсөдийн дээжийг авсандаа талархаж байна. Өөр хүн лээж хэмлэх байсан юм шүү дээ. Одоо чи үгээр тагцсан зүйлээс түлхэх зовж байгаа шүү дээ. Таришан дорн пунктээр явна. Бас цаад уушгуудаа бас арталаа бас ярих хэрэгтэй байхгүй. За. Соногч. За тэгээд юугаа яачлаа. Билуга нөгөө дуудуулж өгөө мартаа задлцсан өстой уучлаар. Нөгөө ирчүүд бид нар чи ийм л болох шүү дээ. Тэ. Сая ярьж гин. Нөгөө телевизийнх их хоёр явлаа. Тэгээд аваа бид энэ зөрүүлж. Ганц сүлэг уншиж өгөө л гэсэн. Тэгээд одоо тэрийг өөрөө унших байх. За. Эхний ээлжинд хоёулаа бол одоо төрсөн өдрийн минь түргээ дуулна шүү дээ. Ямар дуу байдг юм бэ? Төрсөн өдрийн минь Хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Төрсөн өдрийн минь хүргэе. Оо! Ачаа болтахан. Ачаа. За. Гоё наа. Тэгээд Монгол ах урлагийн номер байгаа тий? Оо надаа юу ах вэ? Тэгээд миний охин аавда ганц амны ганц хүүхэд байдгийн. Тэгээд өнөөдөр аавтайгаа нэг газар амьдрах гэж байгаа сэтгэл өндөр баяртай байгаа. Тэгээд аваа би одоо таньцруулсан сүлэг уншиж өгөө гэдгсэн. Тэгээд тэр ямар ч сүлэг яадаг сүлэг юм бэ? Одоо юу ч бүтэн баг хүн шүү дээ. Тэ. Та миний дөө нэг шүлэг уншиж байгаа. Басж байгаа. Хангаан хэрэг дурсан цэцэг шиг хангар цээжинд чинь наалдахсан аваа мөнхт ингэж рүү зулцган тас шиг мөрөн дээр чинь сууж тоологсон аваа зүуд нэм нунгыг булчхаас өмнө зүрхний минь цэцгийг гандхаас өмнө халуун хураад бүрээн тэтгэгч аваа харийнхаа үгээр хүүгээ шагнаач аваа. За баярлалаа миний дөө. Одоо хоёулаа урлагийн номер байгаа шүү дээ. Сэтгэл өгсөжлөө л доо. Нави сайн дуулаад авч байгаа хоол амсуу цэнэн дэрсээ гадуур дотор явцаад яхаа юу яцсан.
Удамжнаа гарсан тэрл элэгнэх дахан дүүсээ нэг нийгмээс нөгөө нийгэм шилжих шилжилтийн үед замаа алдсан хүмүүс гэсэн бодол олон түмэнд зонхилдог. Тэгвэл энэ хүмүүс сүүлийн үед улмал залуучсаар байгаагийн учир юу вэ? Нийгмийн шилжилт хөдөлгөөн бүрэн дуусаагүй байгаа гэх үү? Монгол хүний ухамсар дорой гэх үү? Эрх баригчдын бодлого буруу яваа гэх үү? Эсвэл тийм л золгүй хувь тохиолын эзэд ийм л байх ёстой. Тэдний аз эз дутсных гэх үү? Аль эсвэл ямар ч улсад нийгэмд тийм давхарга байдаг шүү дээ гэж бүх зүйлийг зөвдөх үү? Бид энд хинэгнээс өөрж буруутгах гэсэнгүй. Энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч түмэндээ олон олиггүй цолгон шинхэн эзэд эдгээр хүмүүсийг хэрхэн амь зууж, ямар бэрхшээл зовлон туулдгийг, хүмүүний амьд явах амьдрахын утга учир чухам юунд оршдгийг багш болов нэвтрүүлэх. Энэ хүмүүсийн итгэл найдвар, Монгол хүний үн цэнийн тухай бид үзүүлнэ. 7 хоног бүрийн даваагаас Баасан гарагийн 22 цаг 30 минутаас Royal HD-ийн нийгэм эдийн засгийн сувгаар хүний мөр бодит цоврал нэвтрүүлэг. Монгол хүмүүр үн цэнтэй. Атган гэрлээ. Агаандуу унгалдаа үзчихсэн үү? Үзчихсэн үү? Унгалдаа агаандууд мэдлэгээ төвшүүлнэг ирсэн байхгүй юу? Гэтэ юу яасан байхгүй юу? Цаа чи харин чамд үз харагдахгүй гэдэг юм л да. Ягаад тэгэхээр жоох хичээд байх шиг байна. Тэгээ би энд ярилцаадах агаандуу эндээсээ үзчихье заа юу. За. Цаа чи тэгээ эндээсээ ягаад явах. Нөгөө нүднөө хөрцөө гинэ тэгээ чамаас хичээд наашаа ирэх гарч ирэхгүй гэд орж ирэхгүй гэд. За чи наанасаа сонсож байгаарай заа юу. Би энэ унгалт цаа чи намхан штэ. Тэгээд би энтэй ярилцаадахыг за. За унгалдаа юу байна аа? За отгон гэрлээ нэг мэдлэгээ төвшүүлэх үү? Отгон гэрлээ. Нөгөө нэг чиний төрсөн өдөр саяхан болсон юм байна шүү дээ. Тэгээд чамд төрсөн өдрийн мэнд хүргэе. За унгалдаа баярлалаа. Тэгээд отгон гэрэл миний дуу унгалдаа дэмэлэх үү? За унгалдаа отгон гэрэлдээ бас юу гэж хэлмээр байна? Отгон гэрлээ нөгөө нэг хичээл номоо сайн хийгээд тэгээд аавда ажилдаа сайн хүн болоорой. За унгалдаа баярлалаа. Тэгээд бидний төрсөн өдөр дээр ирж бас мэдлэгээ төвшүүлсэн унгалдаа чамд баярлалаа. Та нар ч гэсэн бас зөндөө баярлалаа. Намайг нөгөө нэг өрсөн явдал баярлалаа. За би явлаа. За баяртай унгалдаа. За унгалдаа явчлаа. Тэгээд миний дүүд унгалдаа мэдлэгээ төвшүүллээ шүү дээ сая. Ямар байсан? Гоё байсан уу? Аяасан уу? За одоо аа битээр мэдлэгээ төвшүүлнэ. Таян дуу мэднэ үстэй. Нөгөө хэрвээ сайхан амьдарчвэл алгаташ гэдэг дуу мэднэ үстэй. Хоёлоо дуулаад өгчдгөө. Хэрвээ сайхан амьдарчвэл алгаташ. Хэрвээ сайхан амьдарчвэл алгаташ. Хэрвээ сайхан амьдарчвэл би рүү нэрсэлдэж. Хэрвээ сайхан амьдарчвэл алгаташ. Хэрвээ сайхан амьдарчвэл гараин. Хэрвээ сайхан амьдарчвэл гараин. Хэрвээ сайхан амьдарчвэл би рүү нэрсэлдэж. Хэрвээ сайхан амьдарчвэл гараин. Хэрвээ сайхан амьдарчвэл өвдгөө цох. Хэрвээ сайхан амьдарчвэл өвдгөө цох. Хэрвээ сайхан амьдарчвэл би рүүгээ нэрсэлдэж. Хэрвээ сайхан амьдарчвэл өвдгөө цох. Хэрвээ сайхан амьдарчвэл дороо дивс. Хэрвээ сайхан амьдарчвэл дороо дивс. Хэрвээ сайхан амьдарчвэл би рүүгээ. Хэрвээ сайхан амьдарчвэл дороо дивс. Хэрвээ сайхан амьдарчвэл бүгдийг хий. Таар төлөвлөгөө хийсэн үстэй. Хоёрын хугацаанд. Өнөөдөр та бүхэн буйн ахныхан төрсөдрийн бялуунаас амсах гээд дээжин авчаад ингэ сууж.
аваа охин нэгдүгээр хоёулаа ингээд хамтдаа амьдрахаар чашаа хугацаанд хамт байхаар тийм бодлоо. Хоёрдугаар энэ сайхан ах хэвчнэрийн буйнд төрс өдрөд имбэлээд сууж जैन. Тэгээд энэ охин баярлаа гэдэг нь лэрээ минь хөөжөө. Яадаг аамс. Одоо бол охинтойгоо ингээм хамт амьдрах чинь одоо илүү хөт ингээд байх нь шүү дээ хоёр минь. Тэгээд Монгол ах минь нөгөө л зам руу ахиж орж болохгүй юм шүү дээ. Одоо тэр зам гэдгээс ч одоо нэгдүгээр шантарчлаа. Хоёрдугаарт та бүгдийн итгэл найдвар, энэ хамт олонны итгэл найдвар тэгээд одоо энэ нийгмийн амьдралын төрөс чинь одоо охинтойгоо нэг хойлохноо сайхан нэг илүү хүтэн сайхан амьдраад явах тийм зорилготой болчихлоо. Тийм итгэлийг өгж, тийм зорилгот оруулсан та бүгд тэр тусмаа танай телевизийн хамт олон дээрээс нь миний одоо өчтөр усан ажлын хамт олон амьдрах гоё юм байна уу? Охинтойгоо хойлоо суугаад цагсан ч ярьсан ч охинтойгоо хойлоо байж хаад сэтгэл бүтэн гоё байна. Тийм миний ядрах зүдрэх тэр юм биш. Одоо охинтойгоо сасгүй амьдралаар амьдрнаа. Тийм л зорилготой явж байна. Тэгээд би танаас аз жаргалын тухай асууж ирсэн те. Таны хувьд зовлон гэж юу юм бол? Асууя гэж бодоод явсан. Зовлон гэдэг чинь бол миний туусан амьдрал зовлон. Эхээсээ, эцгээсээ хагацх. Тэгээд сүултээ гунж гутраад, архинд ороод, тариншаанд ороод ингээ явах миний зовлон хань ижлээсээ салаад баяр баясгалан жаргалан гэдэг чинь үртэй болцсон. Үртэйг ингээд сууж байгаа миний баяр баясгал. Тэрнээс өөр надад юу ярих вэ? За та тэгвэл зовлон гэдгийг мэдэрсэн юм байна. Одоо жаргалаа битгий алдаарай. Би танд тэрийг л цах гэж сая бид ингэж асуулаа л та. Одоо та жаргалтайгаа учирсан байна те? Одоо жаргалтаараа орж ирж байна. Өшөө дэше цаашаага бас дахиад явах юм байгхүү. Гэхдээ тэр газар доорх нүхнээс би газрын дээр гарчлаа. Гараад тэгээ одоо эндээсээ бүр дахиад гарах тийм ирмэлцэлтэй итгэл найдвартай тэгж хөдлөхөл надад миний өөрийн энэ толгой нөгөө олгой билүү гэдэг шиг ухаантай юм л тэгээ толгойгоор л явна. Тийм байдалтай л ямар ч байсан зорьсондоо хөрнө. Анх та нартай нийлээд энэ нэвтрүүлэгт ороо явж хахад бүтэн болно гэж анх бидний зорилго байсан. Тийм ээ? Олон бүтэн гэж анх ярьж ирсэн. Яг тэр үнсгээ одоо ингээд нэг шат агчлаа. Дахиад өшөө нэг шат ахаад юм гээд мэдвэл айгуу бол нөгөө бас нэг дарга цэрэг хийгээд явах юм билүү тийм мөрөөдөл бол халахгүй штэ. Хүнд чинь зориг гэж байдаг штэ. Тийм. Амар их урам зориг орсон. Надаа намайг хин тоох үлээ. Одоо ингээ хогт үгээд тариншаанд амьдраа явж байгаа нэг хин тоох уу? Улгаас илгээд хардна. Муугаар л дандаа ярьдаг. Гэтэл та бүгд тоогоод намайг ингээд зориод ирээд ингээд нэвтрүүлгээд тариншаанд хамт хоноод өнжөөд хог түүгээд ингээд явсанд би амар баярлсан. Тэгээд хүнд бас нөгөө санаж явахд бүтэн сажилж явахд хүрдийн гэдэг шиг сайн санааны үзүүр тосоох гэдэг шиг бас болдгийм байна уу? Ямар ч гэсэн тайтай нийснээс хойш нэг шиг тагчлаа. Тийм. Охинтойгоо хоёулаа сайханд байна. Охиныг сайхан тэрч. Аавыг нэг сайхан тэрч. Аав хоёрын хамтайгаа
хамт байх энэ үуч ямар гоё юм бэ? Аз жаргалтай, сайхан байна. Надад ч гэсэн сайхан харагдаж байна. Харин тийм. Тэгээд хотын нэгэ хоёр гурав алхлаа хөр баяр болох юм хөлдөрчтэй миний хөө тонгос гүйгээ тоодог алхлаа тоосордас ирэх юу домболстэй миний хөө